За сайн байцгаана залуусаа. За Market Talk хамгийн ихний дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За ямар учиртай нэвтрүүлэг вэ гэхээр сүүлийн үед бас Монгол улсад хөрөнгө оруулагч болон арилжаа хийж байгаа залуусын тоо эрс нэмэгдэж байгаа энэ үед за Robinhood Active болон ABC Broker хамтраад за арилжааны болон санхүүгийн одоо ойлголтуудыг энгийн байдлаар хүргэх зорилгоор энэ нэвтрүүлгийг одоо бэлдэж хийхээр болсон. Тэгээд цаашдаа бол надтай хамт Бацөрөг маань бас цуг хөтлөөд явнаа. Тэгээд Бацөрөг өөрийгөө бас товчхон хүмүүстэй танилцуулаад эхлэх үү. Сайн байцгаана Бацөрөг гэдэг ABC Financial Group-ийн ахлах бизнес хөгжүүлэлтийн менежер. Миний хувьд гэвэл би бүгд намдагтаар улсын сургуульд бакалавра төгссөн. Дараа нь магистра хөдөө аж ахуйн сургуулийн эхлэн бодох бүртгэлээр мөн төгссөн байгаа. Тийм. За яг ABC Group-т ажиллаад бол одоо нэг 2 жил гаруй болж байгаа тийм. Яг 2 жил болох чинь. За хоёулаа хамгийн ихний дугаараар юу ярих вэ гэхээр ерөнхийдөө бол маш их хүмүүс ингээл арилжаа хийж ийн залуучууд ер нь бол арилжаа хийж ийн ихсэж ийн тоон бол маш их хэмжээгээр ихсэж ийн. Гэхдээ яг суур ойлголтуудыг бас өгөх нь чухал юм байна. За тэгээд яг юунаас л зах зээл хөдөлдөг. За яагаад энэ маркет гэдэг зүйл чинь бас ингэж хөдлөөд те энэ дээр бид нар яг яаж арилжаанд орж ашиг хийгээд байгаа эсвэл алдагдал аваад байгаа гэдэг ч юм уу те. Ер нь эдийн засгийн цар хүрээг нийт томоор нь одоо хүмүүст шингийн байдлаар тайлбарлах юм зорилготой нэвтрүүлэг байна. Тэгээд хамгийн ихний энэ дугаар дээр хоёлаа ерөнхийдөө энгийн сэдвүүдээс эхлэе те. Ерөнхийдөө танаа брокер дээр одоо хэр их хэмжээний хүмүүс яг Монголоос одоо ингэж арилжаа хийж байна одоогийн байдлаар. Яг одоогийн байдлаар бол бүртгүүлсэн хүмүүсийн тоо бол 2000 давсан. Яг идэвхтэй арилжаачд бол нэг 600-аас 700. Энэ нь болохоор өдөр болго арилждаг хүмүүсийн тоо. Яг актив арилждаг. Яг актив арилждаг хүмүүс тий. Тэгэхээр орж ирээд яг сүүлийн нэг жил гарна л яг BBC чинь идэвхтэй одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Эхний нэг жил нь бэлтгэл ажил гэж яваад тий. Тэгэхээр сүүлийн нэг жилийн хугацаанд ихэд 2000 гарan арилжаач нь бүртгүүлсэн гэдэг бол бас яг тийм бага тоо биш. Ер нь бол яг Монголд бол яг нийт судалгаагаар бол нэг 15 орчим мянган идэвхтэй арилжаа яг хийдэг хүмүүс байдаг гэж би бас сонсч байсан. Тэгээд тийм учраас бас яг энэ зах зээлийн хувьд бол тийм бага тоо биш. Тэгэхээр яг энэ хүмүүсийн одоо идэвхтэй арилжаа хийж байгаа 600-аас 700 хүмүүсийн одоо тий хэдэн үе ерөөхдөө бол ашигтай ч юм уу тий арилжж байгаа юм шиг байна юм. Судалгаагаар харахаар. Яг одоогийн надад байгаа энэ судалгаагаар харахад бол яг ашигтай арилжж байгаа хүнийх нь хувьчлах юм бол нэг 65% чинь хувь нь л ашигтай байна. 65% ашигтай байна. Тэгэхээр бас нэлээд ашигтай байна тий. Тий нэрлээ ер нь гайгүй. Ер нь гайгүй дуршлагтай хүмүүс л арилждаг манай сонгодог болоо гэж боддог шүү дээ. Зөв. За тэгээд дараагийн сэдв рүү ороход болохоор сүүлийн үед хүн болгоны одоо ингээд сэдв болоод байгаа тий энэ алтны өсөлт. За тэгээд индекс болон хувьцаануудын өсөлт ер нь энэ эдийн засгийн өсөлтүүдийн талаар хоёлаа бас товчхон ярий. За өнөөдөр гол сэдв байгаад байгаа гэсэн үг. Тэгэхээр сүүлийн үед яг алт маань юунаас болоод ингэж яхтар өсөв тий. Тэгээд хүмүүс маань бас юунаас болоод өсөд байгааг мэдэхгүй байж бас түн дээр арилжаад ийм гамбл маягийн арилжаануудыг бас хийж байна. За дээрээс нь сая сүүлийн 2 өдөр 29-30-ны өдрүүдэд бол алт маань доошоо бараг түүхэнд байгааг уналтыг хэллээ шүү дээ тий. 6000 гар бишээ 9000 орчим пип сайн унсан байлээ би сайн харсан. Тэгээд он гарснаас хойш 13000 пипс өсөөд буцаад 9000 пипс унсан гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ бол яг өмнөх түүхэн хугацаанд бол ерөөс ийм өсөлт уналт бол байгааг үлдээ одоо миний мэдхээр тий. Аимшигтай өсөлт боллоо, аимшигтай уналт боллоо. Тийм би ч н одоо яг 7 дахь жилдээ ерөнхийдөө орж байгаа. Арилжаа яг хөргийн зах зээлд санхүүгийн салбарт гэх юм одоо сонирхоод тий. Тэнгүүд миний энэ байсан хугацаанд бол ийм өсөлт уналт бол ерөөсө болж байгаагүй. Анх удаа ийм зүйлс харж ий. Тэгээ маш бас сонирхолтой байна. Юу болоод байгааг нь бас хүмүүст бас тайлбарлах зорилгоор хийж байгаа учраас тайлбарлаад явъя гэж бодож байна. Ерөнхийдөө ямарваа нэгэн одоо зах зээл индекс хувьцаа юу гэдэг те энэ маркетинг одоо энэ өсөлт их өсөлтийн үеийг бол бид нэр хит ингээд үнэд аваад ирэх юм бол хөөсрөл гэж нэрлэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол хит үнэд авсан хэмжээний хөөсрөлт гэж ярьдаг. За тэгээд хөөсрөлтийн дараа юу болдог вэ гэхээр хямрал гэдэг зүйл болдог те. За тэгээд одоо өнөөдөр бол дэлхийн нийт даяараа геополитикийн асуудалтай буюу за дэлхийн том улс орнууд бол хоорондоо нэлээд зөрчил ихтэй байгаа энэ цаг үед бол хүмүүс safety haven буюу одоо энэ аюулгүй хөрөнгө оруулалт гэдэг зүйл рүү хөрөнгө оруулж эхэлж байгаа. Үзэгдэл нь энэ алтан дээр илрээд байгаа гэсэн үг тийм. За сүүлийн үед хүмүүс маш их хэмжээгээр айцтай байна гэсэн үг. За маш их хэмжээгээр мөнгөө нэг бол бэлэн болгож байна, бэлэн мөнгө болгож байна, нэг бол алт руу оруулж байна тийм. Эсвэргээрээ нөгөө нэг крипто болон хувьцаануудын үн маань бол бас тодорхой хэмжээгээр бас жоохон сөрөг. Энэ бол өсч чадахгүй байгаа. Ерөөдөө жоохон аюултай зах зээлийн одоо аюул одоо энэ айцтай үеэр бол нэлээд жоохон уналттай байгаад байгаа. Одоо жишээлбэл биткойн бараг 87,000 руу сая орсон уу тий? Хэд рүү орсон бэ? 83,000 тавьж байгаа. 83,000 руу уналт
хийж дууссан байна өнөөдрийн байдлаар. Тэгэхээр ер нь бол сүүлийн за нэг 9 сараас ахуулаад биткойны ханш бол крипто зах зээл бол нэлээд уналттай одоогийн хүртэл одоо уналттай явж байна. За тэгээ хамгийн ихний одоо энэ хоёул түүхэн хугацааны байдлаар ярихад хамгийн ихний ер нь хямралын үе ер нь дэлхийд хэдэн онд ер нь болж исэн юм бол 1928 он 29 он депрешны үе депрешн гэж ярьдаг те тэр хямралыг бол надтай хамгийн миний санаж байгаа хамгийн ойрхон гэвэл 2008 оны уналтыг бол сайн санаж. Тийм 8 оны яг үйл хөдлөлийн хямралын үе бас байж болно. За тэрний өмнөх яг хамгийн их хямрал гэж яриад байгаа нь 29 оны хямрал. 29 оны хямрал. Тийм. За тэнгууд тэр хямралын үе дээр юу болдог вэ гэхээр яг өмнө нь яг одоогийн энэ зах зээлийн нөхцөл байдалтай ижил ийм хүмүүсийн сэтгэл зүй байдаг юм шиг санагдаад байгаа байхгүй одоо ингэ судлаад үзэхээр. Тэгээ яасан бэ гэхээр 29 оны хямралаар бас яг нийт хүмүүсийн дийлэнх нь маш их эйфория буюу сэтгэл хөдлөлттэй байсан. Одоо баг эрсдлийн тухай мартсан. Буюу маш их хэмжээгээр зээлээр хувьцаанууд авдаг байсан тэр цаг үед. За тэгээд юу байсан бэ гэхээр бүгд одоо баян болно. Энэ зах зээл бол байнга өснө. Ямар нэгэн уналтын талаар бол тэр хүмүүс бол ерөөсөө тухайн үед бодоагүйсэн тийм яг үнэ яг 2008 он ч гэсэн хүмүүс бас л тэгсэн шүү дээ. Тийм банк нар хүртэл тэр хүн зээлийн эргэж төлөх чадвартай үгүй шалгаж үзээгүй шууд зээл шууд л одоо зээл төлөх рүү оруулдаг байсан болж ирсэн. Тэгэл тэр нөгөө яг жинхэнэ хөөсөл гэдэг юм задрах үед тийм хүчнээ олон банк дампар яг л тэрнтэй яг л ерөнхийдөө хямралуудын үед ингээд судлахаар бас л яг ижлэн байдаг. Тэнгүүд одоо болохоор зэрэг бас яг зах зээлийн ингээд ажиллаад үзэхээр бас ер нь тиймэрхүү байдал руу ороод байгаа байхгүй. Одоо жишээлбэл сүүлд 2020 оны хямралаас хойшоо ковидын хямралаас хойшоо тий 20 онд ч нөгөө ковидос болоод бас нэг дэлхийн нийтрийн хямарсан шүү дээ тий. Тэгэхэд хамгийн сүүлд индексүүд нэг 30-40 орчим хувиар унсан. Тэрнээс хойш одоо хүртэл дандаа ингээ өсөлттэй яваад байгаа. Одоо индекс хувьцаа огцон өсөж. Тий огцон өсөлттэй. Ер нь л одоо байнга л одоо шин цаг үеийн дээд хашаа тогтоогоо яваад байгаа. Тэгээ надад энэ дээр нэг асуулт төрж байгаа. Тэгээ ямар асуулт вэ гэхээр яг хувьцаа яг үндсэндээ ингээд хувьцааны буюу энэ эдийн засгийн хөрөнгөний зах зээлийн үнэлгээ маань өсөд байна уу? Эсвэл эсвэргээрээ нөгөө нэг долларын ханш нь унаад байна уу? Тэ одоо инфляц нь ихтэй байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр манай одоо энэ арилжаа шинээр орж ирж байгаа ч юм уу те эдийн засгийг сонирч байгаа хүмүүс нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Юу гэхээр зах зээл дээр яг бодит өсөлт гэж байдаг. Одоо нэрэлсийн өсөлт бас бодит өсөлт гэсэн хоёр өсөлт байдаг. За тэгэнгүүт яг одоо өнөөдрийн байдлаар жишээлбэл зах зээл дээр маш их мөнгө хэвлэгдсэн байгаа. Тий. Коронавирус шүү дээ. Тэгээ эдийн засгийг аврахын тулд Америк нэгдсэн улс маш их хэмжээний долларыг хэвлсэн. Буюу зах зээл дээр маш их хэмжээний мөнгө орж ирсэн гэсэн үг тий. Тэр их хэмжээний мөнгө нэг газар очноо да тий. Нэг газар нэг юм одоо байрлал олох хэрэгтэй болно шүү дээ тий. Тийм учраас одоогийн сүүлийн үеийн зах зээлүүдийн өсөлт нь би энэс үүдэлтэй гэж хараад байгаа байхгүй. Одоо энэ саяны ковидын үеэр хямралаар улс орнууд маш их хэмжээний мөнгө хэвлснээс болоод тэр их хэмжээний зах зээл дээр орж ирсэн мөнгнүүд нэг тийшээ орж эхэлсэн. Тэр нь одоо энэ крипто өсөлтүүд байсан. Эхний жишээ нь тий. Крипто яагаад тийм хурдтай бүүм хийж гарч ирсэн гэхээр хэмжээний мөнгө өрсөлдөд нэмэгдсэн. За тэгээ индексүүд бас өсөд байгаа. Гэхдээ эсэргээрээ мөнгө хэвлэх үед юу болдог вэ гэхээр инфляц бий болдог. Инфляц буюу одоо үнийн өргөдөл бий болдог. За тэнгууд одоо инфляц бүр Америк нэгдсэн улсад ерөнхийдөө нэлээд өндөр түвшинд байгаа. Тэгээ тэрийг одоо буулгахын тулд бодлогын үе бууруулах үсэх үү гэдэг тэр одоо ингээд Федийн сүүлийн маш ингээл олон шийдвэрүүд гарч эхэлж байгаа шүү дээ. Тийм хэрвээ бодлогын хүүн буурчих юм бол алт дахиач өссөн шүү. Тийм. Шинээр журуу хамааралтай. За би юу танаас нэг юм асуултсан гэсэн юм. Одоо энэ өндөр савлгаатай өдөр огцон мөсдөг огцон мундаг үед одоо энэ одоо шинэхэн арилжаач одоо ер нь туршлагатаач байсан юм бас ер нь л эвгүй шүү дээ. Энэ үед юу яг яах хэв юм одоо арилжаа хийх хэв юм уу хийхгүй байх хэв юм уу тэгээ ер нь ямар арга барил чиглэж чухал вэ таны бодлоор яг одоогийн нөхцөл байдал дээр харахад бол яг одоо жишээлбэл за ихэнх арилжаач Монголд одоо жижиглэнгээр одоо хувьдаа арилж хийж байгаа хүмүүс бол хөвчлэн индекс голд гэсэн одоо өндөр volatility буюу савлгаатай хослолууд руу ордог. Тэгээд голдны одоо энэ хөдөлгөөн алтны ялангуяа энэ хөдөлгөөнийг одоо харахад бол сүүлийн ялангуяа нэг 2 сар орчим ч юм уу те 3 сар орчим хөдөлгөөнийг харахад бол ер нь нэлээд аимшигтай байгаа. Тийм манай одоо энэ хэрэглэгчдийн ерөөсөө яг 98% нь зөвхөн алтан дээр л арилжиж байгаа. Бас уу. За. Ихэд бол тийм байгаа. Тийм. Ихэнх нь ер нь алт яаж ийн гэдэг хүмүүсийн сонирхлыг татаад байна шүү дээ. Энэ чинь өдөр болгон шинэ одоо all time high хийгээд тахаар хүмүүс ингээд алтыг сонирхож эхлэх юм гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бодохдоо одоо бид нэр тодорхой хэмжээний бас энэ зах зээлийн мэдлэгтэй байж иж энэ дээр арилжна. Бас мэдлэг гэдэг бол аюул чухал. Жишээлбэл сая одоо алтны ханш бүр утгагүй өсөлт хийгээд эхэлсэн шүү дээ. Одоо нэгсэндээ одоо бүр байж болохооргүй одоо миний бүр өмнө харж байгаа өсөлтүүдийг хийгээд эхэлсэн. Сая сүүлийн нэг 7-10 хоногт бол тийм тулах цэг байхгүй бараг л өглөөс ирэхэд л шинэ
одоо үнэ тогтоогоод явуулсан тий. Тэнгүүд хизээч зах зээл байнгын өсөлттэй явдаг тийм дүрм хизээж байхгүй, тийм алгоритмч байхгүй. Яагаад тэгэхээр зах зээл дээр би яг нөгөө нэг 2-7 хоногийн өмнө нэг одоо нөгөө нэг сүүлд нөгөө би чинь нэг танхимын сургалт авсан. EBC broker-таас хамтраад тий. Тэгээд энд орж исэн хүмүүстээс хэлж ирсэн. Ерөнхийдөө бухын зах зээл гэдэг бол буюу өсөлтийн зах зээл гэдэг бол ерөнхийдөө бол итгэлээр бий болоод за эргэлзээнд дээр бий болоод тэгээд итгэлээр бол бүр улам одоо ингэж өсөөд за тэг хит их одоо нөгөө нэг эго гэх юм л одоо хит их ийм итгэлээр бол сүрдэг. Буюу зах зээлийн нийт бүх хүн тийшээ шуураад эхлэхээр бухан зах зээл өөрөө сүрдэг байхгүй. Тэгэхээр алтан дээр бол яг сая тийм юм болсон. Одоо миний баг ингээд уулзсан хүн болгоно алтан дээр ямар арилжаа нэг чинь өсөн штэ баа штэ тий. Баг л нүдэн ханиал баа гэдэг ийм юм руу орцсон байсан. Тэр нь өөрөө бас ийм асуудалтай байхгүй. Яг тэгэл дахиад all time хийхэд нь дахиад цааш өссөн байдал хайхад нөгөөдөн сая. Гэтэл яг техник шинжилгээ болон ер нь эдийн засгийн ойлголттой байсан бол яах байсан бэ гэхээр саяны одоо энэ хит хөөрл өсөлттэй үеэр бол ерөөхдөө жоохон худалдаа авах хас жоохон зайлс хийх. Дараагийн уналтын хөдөлгөөнийг буюу саяны орж ирсэн одоо энэ том уналтыг бол орж ирэх боломжтой гэдгийг бол хараад хүлээж авах хэрэгтэй байсан л гэж бол хэлэхээр байна. Гэхдээ миний хувьд бол бас төсөөлөөгүй том уналт бол орж ирсэн тий. Гэхдээ өсөлт нь том байсан учраас уналт нь эсрэгээрээ бас дагаад бол тийм том хэмжээнд орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ уналт нь бол бас алтыг одоо жишээлбэл трендийг эргүүлсэн үгүй бол бас үгүй. Үгүй. Эдийн засаг сайжирцсан үгүй л үгүй. Одоо геополитикийн асуудал сайжраад эдийн засаг сэргээд хүмүүс голноос мөнгө гаргаад байгаа мó гэвэл үгүй. Зүгээр л энэ дээр юу болсон бэ гэхээр тухайн тодорхой хэмжээний институционал байгууллагууд бол институцууд бол profit taking буюу ашиглаад авах ашгаа хийгээд гарсан зарим нь төгссөн. Зах зээл дээр ерөнхийдөө нийт массын хүн ам бүгд худалдаа авалт руу дайрч исэн учраас ерөнхийдөө энэ хит хөөсрөл үүссэн л гэж үзсэн гэсэн үг. За тэгээ энэ үеэр бол ерөнхийдөө маш хэмжээний зарлалтууд profit taking буюу хүмүүс ашгаа аваад гарч байгаа буцаа зарж байгаа гэсэн үг тийм. Тэнгүүд ийм их хэмжээний уналт бол орж ирсэн. Гэхдээ яг энэ тренд эргүүлэх хэмжээний уналт бол биш. Дахиад ч цаашаа бас голд ер нь өсөх боломжтой. Тий бас энэ алтан гэж огцом өссөн угаасаа тэгээд нөгөө нэг энэ геополитикийн докторгүй байдал бол мэдээж нөлөөлсөн тий. Одоо энэ Трамп бас гарч ирснээр бас үнэхээр сайн нөлөөлж чадлаа. Бас нэг олон хүмүүсийн харахгүй байгаа одоо нэг AI технологи тий. Тэгээд тэд нар чинь хөгжиж байгаагийн хэрэгээр алтны үн бас дагаж өсөд байгаа. Мөнгө ч гэсэн адилхан. Одоо алтан өөрөө цэсийг одоо илүү нэг өндөр хурдтай дамжуулах тий. Тэр юу одоо GPU чинь л одоо AI-г ажиллуулдаг юм шүү дээ тий. Тэнгүүд энэ олон компаниуд энэ AI компанид бол нэмэгдэх хэрэгээр алтны хэрэглээ бас айгүй өндөр өсөж байгаа. Бас нэг талаар. Одоо тийм дэлхийд дээр одоо баг олборлогдож байгаа баг за би буруу байлаа уучлаарай тий. Нийтдээ бараг 35% орчим зөвхөн AI компанид алтыг худалдаж авч байгаа гэсэн тийм судалгаа байсан. Тий энэ өөрөө бас айгүй том түлхэж өгч байгаа. Тийм бас нэг талаасаа тийм байж болно. Тэгээ дээрэс нь бас нөгөө AI-с гадна геополитик улс орнуудын докторгүй байдал үүсэж эхлэхээр нөгөө улс орнууд чинь валюта хамгаалахын тулд алтны нөөцөө нэмэгдүүлж эхэлж байгаа шүү дээ. Гэмтчлээ ер нь бол аюул олон зүйлс сүүлийн үед нөлөөлж алт маань өсөд байгаа. Энэ дээр дан ганц одоо арилжаа сонирхож байгаа хүмүүстэй хэлэхэд нэг тренд лайн ч гэдэм үү спорт ресурс хараад энэ дээр арилжаа хийх юм бол ер нь бол хэцүү. Одоо жишээлбэл өдөр болгон шинэ дээд цаг үеийн одоо дээд ханшаа тогтоогоо явж байгаа энэ үед бол техник шинжилгээгээр ямар ч тулгах цэг байхгүй байхгүй шүү дээ. Дараа нь хаа очих вэ бид мэдэхгүй. Тэгэхээр бас суурж шинжилгээ буюу одоо яг юунаас л өсөөд унаад байгаа гэдэг ийм ойлголтыг бас авч явах хэрэгтэй. Тэгээ сая ингээд унаад ороод ирэнгүүт хүмүүс паникнд ороод одоо ингээд уналт эхэлчихэж байгаа юм шиг бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол тийм зүйл байхгүй. Дахиад алт дэшгээ 6000 руу одоо очих боломж байгаа. Хэрвээ энэ асуудлууд үргэлжлээд явах юм байна шүү дээ. Тийм мэдээж. Тэнгүүд бас нэг юм нэмж хэлэхэд ер нь бол жил болгоны ер нь өвөл цагаан сарын өмнөхөн манай урд хөвш маань алтыг хасрын хэмжээгээр худалдаж авдаг. Тэгээ ард иргэдэн ч гэсэн өөрсдөө алтыг хасрын хэмжээгээр худалдаж авдаг. Ер нь бол тийм байдаг. Жохон одоо циклийн хувьд бол би өмнө одоо дөнгөж сургалт төгсч үржиж би алтны уурхайн компанид би ажилладаг байхад бол алтны уурхай зундаа алтаа холбогдлоод яг ингэ бүгдийг шууд ингэ тэр чигт нөө гарч ирсэн тушаагаад байдгаас байхгүй. Өвөл 12 сараас хойш тушаадаг гэсэн баг дийлийнх юм. Энэ илүү өндөр ашигтай. Ер нь бол өвөл алт өсдөг. Бас нэг тийм би тийм миний зөв хувийн бодол. Зөв бас тийм циклтэй байж магадгүй одоо крипто ч гэсэн нэг юм удирдлын чанартай цикл бас байгаад байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан бас байж болно. За мөн дээрээс нь одоо арилжаа анхлан одоо энэ зах зээл рүү орж ирж байгаа хүмүүст тий одоо ерөнхийдөө хамгийн
юунаас эхлэхээ мэдэхгүй байгаад байдаг шүү дээ хүмүүс. Ямар брокертээр арилжах юм ч гэдэг юм уу? Эсвэл одоо ер нь хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа тийм хүмүүс зориулаад яг EBC брокерийн зүгээс одоо хийж байгаа ажлууд гэвэл юу вэ? За шинэ арилжаач нартай дуулахад за хэрхэн яаж арилжааны данс нээх болон ямар брокер сонгох дээр эргэлзэж байгаа бол EBC Financial Group-ыг сонгоорой гэж зөвлөе. За EBC Financial Group-ийн хувьд олон улсын FC Барселона олон улсын хөл бөмбөгийн банктай албан ёсоор хамтарч ажилладаг. За мөн дээрээс нь Монголд бол сүүлийн 1 жилийн хугацаанд албан ёсоор офсо нээгээд ажиллаж байгаа юм давуу талтай. За та ямар нэгэн зөвлөгөө болон хэрэгтэй зүйлсийн талаар мэдээлэл авах гэж байгаа бол манай офс дээр ирээд бас мэдээллийг өөрийн биеэрээ авах боломжтой. За мөн дээрээс нь баг дүнтэй арилжаач нарын хувьд нэг ярьсан unlimited хүртэлх леверижийг бол санал болгодог. За тэгээд хэрхэн яаж дансаа нээж баталгаажуулах вэ гэхээр та доор description хэсгээр байрлах линкээр ороод дансаа нээж баталгаажуулахад хангалттай байна шүү. Тэгээд ямар нэгэн эрэгтэй мэдээлэл байгаа бол ebc.com руу ороод support хэсэг рүү та өөрийн асууж байгаа зүйлсийг бичээд мэдээлэл аваарай. За одоо манайх бол дэлхийн хамгийн өндөр зохицуулалттай лиценз болох те FCA лиценз байна. Camini CMAS лиценз байна. Тэгээд Австралийн ASIC лиценз байна. Сая сүүл нэг Өмнөд Африкийн ер нь бас нэлээд том зохицуулалттай хатуул лицензийг шинээр манайх авсан. Мөн манайх бүх хэрэглэгчтэй одоо манайх дээр ингээд одоо депозит хийгээд орж ирээд арилжаа тэр мөнгө нь зөвхөн Монголд л байж байна. Тэгвэл шууд ийж тийш одоо манайх ч одоо Английн компани шүү дээ. Тэгээд олон улсын компани. Тэгэхээр шууд тийшээ гарна гэсэн тийм бол байхгүй. Тэр таны хийсэн депозит чинь одоо манай одоо Монгол дахь салбарын компани бодоо тэ EBC Financial Group-ийн Монгол дахь дансанд байршиж л байна. Тийм. Тэгвэл шууд одоо ингээл нэг юм ойлголт бас хүмүүс надаас зөндөө асуудаг л та. Одоо ингээд одоо би депозит хийхээр миний мөнгө тэгээ шууд ингээл гадагшаагаар авч өгөөгүй. Тэр чинь бол та дотоодын одоо банкаа ашиглаад одоо депозит орлого зарлага хийж л бол тэр мөнгө чинь таны одоо манай Монголын аль нэг арилжааны банкнд л байршиж байна л гэсэн үг. Тэгээ худалдаа хөгжлөө голомтуу тий эм банк уу гэдэг тий энэ банкуд аль нэгэнд нь байрчлаа. Аль банкаа сонгоцсон гэсэн шалтгаална тий. Тэгээд хамгийн чухал банк гэж боддог юм бас. Дээрээс нь одоо нөгөө анхан шатны хүмүүс хаанаас эхлэх мэдэхгүй байгаа тийм асуудлууд бас байдаг. Тэнгүүд энэ дээр бас манай Робо Тахтем бас EBC дээр хамтарч байгаагийн хувьд бас шинэ нэг зүйл гаргаж ирсэн. Тэр нь юу гэхээр Telegram group дээр одоо манай миний бэлтгэсэн нэг 16 17 орчим видео хичээлүүд байрлаж байгаа анхан болон дунд чатны. Тэрийг EBC broker дээр бүртгэл үүсгэсэн хэрэглэгч нарт бол ерөнхийдөө ямар нэг үн төлбөр байхгүй шууд тухайн групп руу ороод видео хичээлүүдээ үзэх юм эрхийг бол нээж өгсөн. За тэгээд ер нь миний хувьд EBC broker-ийн давуу тал нь бас нэг жоохон дуртахад юу гэхээр spread болон бусад одоо нөгөө ханшийн зөрүүний хувьд те хамгийн таатай ханшийг бол бас хэрэглэгч нарт нийлүүлж байгаа гэдгээрээ бас давуу талтай байна. За зарим брокеруудын хувьд болохоор зэрэг нөгөө нэг spread буюу ханшийн зөрүү одоо ойлгохгүй хүмүүс тайлбарлахад банкн дээр бид нар очиход нэг юм ханшийн зөрүү байдаг шүү дээ авах зарах ханшийн зөрүү гэдэг шиг. Тэгэхээр тэр ханшийн зөрүү нь EBC broker дээр харьцангуй гайгүй байдаг л гэсэн үг тийм. За дээрээс нь бол бас нөгөө нэг нэмэлт төлбөр бол ерөөсөө авдаггүй. За тэрнгүүрээ бас давуу талтай. За дээрээс нь гадны брокерүүд чинь Монголд бас ингээд орж ирж байгаа тохиолдолд дата авалт гэдэг нэг асуудал байдаг. Одоо миний хувьд жишээлбэл өмнө нь би маш олон брокер хэрэгжилж үзчихсэн л да. Одоо IC Market тэгээд Pepperstone за дээрээс нь одоо Xness за тэгэл сүүлд одоо хамгийн сүүлд ашиглаж исэн гэх юм бол одоо юун дээр Avatrade дээр арилжаа би чинь 3 жилийн өмнө Avatrade дээр хийж агаад болоод XM руу ороод за тэгээ ерөнхийдөө сүүлийн үед бол ерөнхийдөө голцоо XM болон EBC гэсэн хоёр брокер дээр л хүмүүсийг би ерөнхийдөө бол санал болгоод байгаа байхгүй яа тэгэхээр дата авалтын хувьд гадаад брокер хэрнээ гүйлгний асуудлыг маш хурдан хугацаанд шийдсэн. Орж ирэх хугацаа нь одоо Vitravi-ийн хувьд мөнгө ашиг хийлээ би мөнгө татахын тулд танай брокероос хэдийн хугацаа шаарддаг чинь $200,000 дотор бол 2-4 цаг л хангалттай. 2-4 цагийн дотор шууд $200,000 дотор тий. Окей. Тэгэхээр ерөнхийдөө гадны брокеруудын хувьд бол доотлол нь 24-48 цаг. Эсвэл Visa карт ч юм уу олон улсын банкар бол бүр 7 хоног моног шаарддаг шүү дээ. Яагаад тэгэхээр тэд чинь нөгөө Монголд яг албан ёсны компани нээгээгүй юм л гэсэн үг л тий. Зөв. Яг хуу крипто дата авалт бол угаасаа ихэнх бүх брокерүүд бол угаасаа л хурдан байдаг. Гэтэ яг монголчуудын хувьд бол крипто ашиглалт бас тийм сайн байдаггүй гэж би бодод байдیں۔ Ер нь голцоо Visa карт юм уу банкар л дата авалтаа хийдэж шүү дээ. Тийм учраас яг тэрийг нь бас асуугаад байгаа. Крипто дата авалтаа бас сайн судалж иж яахгүй бол бас нэг буруу зөрөө дансныхаа дугаарыг тий wallet-ийнхаа дансыг бас буруу зөрөө явах бас өөр аюултай ч эргэж олдохгүй шүү дээ. Тийм крипто яг хуу эрсдэлтэй л те. Яг буруу зүрх оруулах юм бол мөнгө нь алга болно гэсэн үг шүү дээ. Ер нь бол би тийм болохоор энэ хүмүүст ер нь голцоо яг
өөрсдийнхөө яг хэрэгэлдэг банкныхаа дансыг ер нь дата болтон дээр оруулж байгаасаа л гэж ер нь зөвлөдөг шүү дээ. Зөв. Тэгэхээр за хоёул буцаад нэг сэдв рүү оръё заяа. Тэнгүүдээ одоо энэ эдийн засгийн хямрал болон хөөсрөлийн үеэр ерөнхийдөө бол онцлогуд нь юу байна гэдэг талаар. За одоо хямралыг хүмүүс жишээлбэл бодоод байгаа. Хямрал гэдэг нэг юм айцтай юм шиг тийм. Гэхдээ хамгийн их боломжууд хямралын үед үүсдэг гэдэг байгаа байхгүй. Одоо бүх хувьцаанд хямдардаг. Одоо Америкийн одоо Dow Jones болон Nasdaq 100, S&P 500 гэдэг 3 том багцлсан индекс байна л да. Тухайн индексүүд хамгийн сүүлд ковидын 20 оны уналтаар л доошоо 30-40% унсан байна. За тэр доор нөгөө buy the dip буюу доороос одоо худалдаж авч чадсан хүмүүс бол хамгийн боломжтой цэгээс нь авсан гэсэн үг байна. Хөөсрөлийн үеэр бол одоо бол ерөнхийдөө бүх цаг үеийн дээд таншуудыг тогтоогоо явуулдаг шүү дээ. Тэгэхдээ энэ дэр нөгөө түрүүний миний хэлсэн хэмжээний нөгөө нэг инфляц гэдэг зүйл чинь өөрөө энэ нөгөө хувьцааныхаа үнд бас нөлөөлөд байгаа. Нэг гэсэндээ одоо ийм бохгүй. За 5 жилийн өмнө 10 жилийн өмнө нэг коло худалдаж авч авахд $1 байсан. Одоо нэг коло авахд $3 болсон байна гэж бодъё. Тэгвэл колоны үн өсөд байна уу эсвэл нөгөө мөнгөнийх нь үн унаад байна гэдэг чинь юм тийм. Тэнгүүд одоо жишээлбэл өмнө нь одоо S&P-гийн хувьцаа $3,000 байсан бол одоо өнөөдөр 5-6,000 болчлоо гэж бодъё л да. Тэгэхэд яг бодит өсөлт нь хэд юм бэ гэдгийг хүмүүс ойлгодог байхгүй. Яг бодит өсөлт хэд юм бэ? Зүгээр тэр чинь бас инфляц тэнд нөлөөлөд байгаа гэсэн. Мөнгө буюу долларын анч одоо сүүлийн хэдэн жил бол дандаа тасралтгүй унж байгаа шүү дээ. Дандаа сулралтай байгаа. Тэнгүүд долларын худалдаа авах чадвар нь буураад тухайн хувьцааг авахд хэмжээний арай жоохон илүү мөнгө төлдөг болж гин гэж бас ойлгох хэрэгтэй. Түүнээс биш тухайн хувьцааны үн бас яг бодитоор өсөд байна гэдэг чинь айгуу сонио. Тэгээ би яг энэ хоёрын зураг гаргаж ирсэн чинь яг бодит өсөлт нь бол нэг 10 орчим байв. Тийм 10 орчим байв л дээ. Түүнээс биш яг одоогийн өсөд байгаа шиг юм айхтар одоо өсөлт хийгээд байгаа биш. Долларын анч нь өөрөө сулраад байгаа гэсэн үг. Тэгээ ер нь миний ажиллаж байгаагаар одоо нэг 26-аас 27 оноос ахуулаад нэг бол эдийн засаг дараагийн түвшинд очих бах. Нэг бол их томхон хэмжээний хямрал бас болох гэдэг гэж би бас бодож байна. Миний бодлоор хямрал болох нь уу эсвэл нэг хямрал болох болов уу гэж бодож байгаа. Ингэж амар өндөр өсөлт. Дээрээс нь Америкийн нэгдсэн улсын дефт буюу үр түүхэнд байгаа үдээд хэмжээнд орчихсон. За Япон бас маш хүртэй байгаа. Европ бас хүртэй байгаа. За дээрээс нь Орос Украины дайнаас шалтгаалаад нөгөө Европ чинь бас эдийн засаг болон ер нь цэрэг зэвсэг тус зүйлүүдээр бас маш хохирж байгаа шүү дээ. Далимд нь те хоморгонд нүртэд байгаа гэсэн. Тэгээ ер нь том гүрнүүд бүгдээрээ асуудалтай байгаа. За сүүлийн үед бас нэг хятад жоохон дотооддоо жоохон зөрчилтэй байгаад тах шиг үлээ. Тийм хятадын нэг засгийн эрхийг авах талаар бас ер нь дотооддоо жоохон зөрчилтэй те ийм ер нь бүх том улс гүрнүүд жоохон юм гангасан эдийн засгийн жоохон эрсдэлтэй байдалтай байгаад байна. Тэгээ дээрээс нь Тайван гэдэг ч юм уу. Тэгээ дээрээс нь ерөнхийдөө энэ инфляц гэдэг зүйл бас ер нь жоохон хяналтаас гарах гад байгаа энэ цаг үед Америкт бол юу хийж байгаа вэ гэхээр Фед буюу холбооны нөөцийн сан хүүг бууруулах уу өсөх үү гэдэг дээр маш нарийн шийдвэрүүдийг гаргаж ийж одоохондоо яг бариад байна. Одоо энэ Америкийн зах зээл ч угс асар том зах зээл. Одоо нэг бодлогын хөв нэг жоохон бууруулах эсвэл жоохон өсгөхөд тэр нь асар өндөр нөлөө. Тий, одоо жишээлбэл бодлогын хүч нь яг одоогийн байдлаар 375 таа байгаа шүү дээ. Тэгээд хамгийн сүүлд сая 0.25 нэгж багасгасан. Тэгээ энэс болоод бас доллар өөрчлөлтөл бас унаад байгаа. За эсрэгээрээ бас инфляц нь бас тодорхой хэмжээний зорилт төвшөнд бас буурж ийн үгүй юу гэж бас асуудалтай. Тэгээд яг хүмүүст энгийн байдлаар тайлбарлаж хэлэхэд бодлогын хөв буурахад доллар унаа одоо сулрна гэсэн үг. Бодлогын хөв өсөхөд яг хөө тэгэхээр доллар жоохон чангарна гэсэн үг тийм. Ерөнхийдөө зах зээл дээр энэ эргэлдэж байгаа мөнгөн урсгалыг л төв банк ч нөөрэ зохицуулаад байгаа гэсэн үг байхгүй тийм. Ерөнхийдөө бол зах зээл дээр хэрэг хэмжээний мөнгө эргэлдэнэ. Тэр хэмжээгээр одоо эргэлдэж байгаа хүн болгон мөнгөтэй мөнгө эргэлдүүлж байгаа учраас зах зээлийн хэрэглээний одоо үнүүд бол өсч инфляц бий болж идэг. Эсвэргээрээ зах зээл дээр мөнгө жоохон хөнгөтөд ирэх юм бол яг үхээр бараа таваараа дүүн бол жоохон буурдаг, инфляц багасдаг тийм шатруугаал ордог. Одоо энгийнээр тайлбарлаж хэлэхэд. Тэгэхээр хүмүүс бас хамгийн энгийн байдлаар энийг бас сайн ойлгох хэрэгтэй. Яагаад тэгэхээр би нөгөө арилжаад ингээл хүмүүсээс асуухаар бүр бодлогын үгээж баг мэдэхгүй хүмүүс ингээ арилжаа хийгээд идэг. Харин тий. Суурьшлагаа одоо мэдэхгүй. За бодлогын өнөөдөр ингээд инфляцийн мэдээ гарлаа, биш interest rate-ийн мэдээ гарлаа тий. Тэгээ бодлогын өнөөдөр ингээ буурлаа. Энэ нь яг ямар зах зээл дээр үр нөлөө дагавартай вэ гэдээ асуухаар тэрийг мэддэг байхгүй. Тэгсэн мөртлөө хүмүүсийн хамгийн буруу бодол нь ашиг хийх. Тийм. Одоо ингээд би танаас их асуух ч байхгүй. Одоо яг надаас айгүй найзууд бүр зөндөө хүмүүс асуудаг байх. Надаас ч гэсэн хүмүүс хаяа залгаж асуудаг. Тэгээ одоо яг энэ forex-ийг хийгээд тий яг энэнийг одоо ингээд би хийхвэл яг үнэхээр би мөнгө олж чадах уу? Ямар ч мэдлэггүй хүмүүс. Ямар ч мэдлэггүй хүмүүс тий. Тэр чинь тэгж асууж байгаа байхгүй.
боломжгүй л дээ юм боломжгүй. Яагаад ч тийм Тэгээ би бас та яг үнэхээр ингээ юу ч мэдэхгүй бол та эхлээд нэг ихний ээлжинд хамгийн багтаа ядаж нэг жил сураараа тий. Тэгээ өөр жил судлаад жилч багтана. Жилч багтах. Жилч багтана. Одоо яг хуу 90 оноос хойш энэ safety broker-ууд одоо нэг интернет бий болсноос хойш 90 оноос хойш одоо нэг одоо EBC гэдэг шиг ийм брокерууд зах зээл дээр гарч ирснээс хойш ритейл хүмүүс буюу хувь хүмүүс шууд арилжааны зах зээлд оролцдог болсон байхгүй. Тэгээд энэс үүдэлтэй ямар бас давуу талууд мэдээж байгаа. Эсвэргээрээ сул тал нь юу гэхээр эдийн засгийн ямарч мэдлэггүй хүмүүс ороод шууд арилжаа руу мөнгө хийнэ гэж бодож одоо мөнгө алдаад байгаа гэдэг ийм ойлголт. Манад бас нэг манай EBC group брокерт одоо нэг бас нэг хүмүүс төлөвлөлт нэг юм PAM систем гэж систем байдаг. Энэ болохоор одоо арилжааны талаар юу ч огт мэдлэггүй гэж болно тий. Тэгтээ нэг хөрөнгө оруулаад бас тэрийг бас нэг тодорхой хэмжээнд өсгөчмөр байгаа хүмүүс байх юм бол яа ингээд туршлагатай арилжаачинтай ингээд тийм гэрээгээ хийгээд тэг ингээд тохирох бүх юм ингээд тохироод тэр хүн мөнгөний менежлдэг тим систем байдаг. Тэр нь болохоор ямар ч тэр одоо тэр хүний мөнгөнд дасандах мөнгө тэр өөр хүнийхэн дасанд байж л байна. Тэр money manage хийж байгаа хүнийх нь мөнгө тэр хүн бас өөрөө тодорхой хэмжээний мөнгө байршуулна. Тэгээд одоо тэр money тэр туршлагатай хүн арилжаа хийн шүү дээ тий. Тэгээд тэр хооронд нь арилжаа хийж өгөхөд ямар ч тийм одоо менежмент чинь buy дарлаа гэхэд ямар ч тийм delay үүсэхгүй. Нэг тийм айгуу тийм гоё програм байдаг. Тэгэл өмнө нь яг нэг юу л та. Өмнө нь яг Монголын зах зээл дээр одоо жишээлбэл маш олон тийм хөрөнгө оруулалтын асуудлууд байсан. Одоо муу нэртэй зөндөө хүмүүс байгаа. Тийм. Тэгээд тухайн хүмүүс маань одоо жишээлбэл хүмүүсийн мөнгийг өсгөж өгнө, хөрөнгө оруулалт авна гэдэг нэрээр мөнгө аваад алдаад гадагшаа дотгошоо зүгтаагаад явцсан. Тэрнээс болоод ер нь Монголын зах зээлийн арилжааны салбарч гэдэг юм уу те энэ хөрөнгөний зах зээлийн салбар ер нь жоохон эргүүлтсэн, өнгөтцсөн. Яагаад тэгэхээр энэ скам юм байна гэдэг ойлголт авсан байхгүй. Тэгэхээр тэрнээс л ер нь хамгаалж байгаа систем гэсэн үг юм те. Одоо жишээ нь одоо энэ хэрэглэгчийн мөнгийг хэдэн үе болтол нь унгааж болох юм гэдэг бүх юм ингэ тохирч байна. Тэгэл автоматар одоо энэ хэрэглэгчийн мөнгө тэдээс үж доошлохгүйгээр тохируулахад тэрээс доошлчих юм шууд тэр юу холбогдсон байгаа гэрийн туслагддаг тийм байдаг. Бас нэг талаасаа одоо нөгөө нэг жишээлбэл надаас хүмүүс ингээл юмс одоо хөрөнгө оруулалт авах уу гэж асуудаг. Би бол тийм юм авдаггүй гэж хэлдэг байхгүй. Тэнгүүд ямар асуудал гардаг вэ гэхээр одоо жишээлбэл энд нэг арилжаа хийдэг одоо туршлагатай хүн байлаа гэж бодъё л та тий. Тэгээ энэний туршлагагүй тэр хүн мэдэхгүй нэгдүгээр. Хоёрдугаар жишээлбэл огт бинийгаа танихгүй хоёр хүн хоорондоо одоо нөгөө нэг мөнгөний гэрээ хийгээд ингээд явахаар асуудал үүсдэг тий. Нэг нь одоо жишээлбэл ашиг нөхгүй байх ч юм уу тий. Эсвэл 50% ашиг гэж тохирчоод ашиг хийсэн чинь 60% авах гэдэг ч юм уу те нэг юм скамын төрлүүд бий болоод байдаг. Тэрнээс одоо сэргийлсэн систем гэж ойлгож болох одоо тийм яг л тэрнээс сэргийлсэн. Брокерөөс дамжуул зохицуулт хийж байгаа гэсэн үг юм. Тийм одоо хөрөнгө оруулагчийн мөнгө өөрийнхөө тэр зөвхөн тэр хөрөнгө оруулагч татчих авч болохоор л тийм л байна. Түүнээс биш одоо тэр хүнд одоо хөрөнгө оруулаад ингээ арилжааж өгөөд хэдэн шууд автоматар одоо хоёрын анх гэрээ зурхтай ашиг хийвэл хэдэн одоо тэр мөнгөний удирж байгаа хүн аавна гэж тохирсон яг тэр хэмжээгээр л автоматар шууд ингээд салгаад хуваагддаг. Хоёр дансанд нь хуваагддаг. Түүнээс биш одоо хөрөнгө оруулагчийн мөнгийг одоо тэр хүн өөрийнхөө данс руу шилжүүлээл ингээд тийм бол байхгүй. Хөрөнгө оруулагчийн мөнгө өөрийнхөө дансандаа л байж. Хэрвээ татчих байгаа хүсвэл хөрөнгө оруулагч нь өөрөө л татчих жаа. Одоо танай дээр жишээлбэл family system дээр тухайн хөрөнгө оруулалтын одоо юун дээр одоо олон улсад явагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөр одоо жишээлбэл олон улсад нэр хүндтэй арилжаа хийж байгаа туршлагатай тийм арилжаач нар бол байгаа. Тийм гэсэн үг. Тийм. Тэр хүмүүсийг бас манай copy tree дээр дагаж болно. Тэгээ мэдээж тэр чинь тэр хүн ямар арилжаа хийдэг юм тэр чинь бүх юм рейтингээр статистикаар ингээ гаргаад ирсэн байгаа тий. Тэгэхээр ямар ч манайхан EBC broker руу ороод PAM system болон copy trade-ийг бол хараад олон улсад одоо хэр үзүүлэлттэй арилжаа хийж байгаа арилжаач нарыг одоо дүгнээд тухайн арилжаач нарыг бас дагах эсвэл хөрөнгө оруулах юм боломж бас байдаг юм байна. Тэгтээ бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд арилжаа гэдэг зүйл мэдээж эрсдэлтэй учраас байнгын одоо өөрийнхөө боломжит хөрөнгөөр нь бол ороорой гэж зөвлөдөг одоо буюу эрсдэлд оруулахад боломжтой тийм мөнгө оруулахад одоо хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол одоо үр зээл тавих. Тэгж бол сайхан өнгөрсөн 7 хоногт нэг асуудал гарч байгаа. Манай бас нэг аим группийн гишүүд гэж байдаг тий арилжаа гэдэг гишүүд. Саяны алтны өрсөлдөн дээр маш их хүмүүс промотсон. Буюу ашиг хийгээд байгаа хүмүүсийг хараад би л одоо орохгүй бол хоцорчлоо гэдэг тийм сэтгэл зүг хандаад. Тэр хамгийн аюултай сэтгэл зүг байхгүй. Тэгэхээр
зах зээл дээр одоо бараг л хүн болгон голдыг худалдаж авах шиг хийгээд гэдэг мэдээлэлүүд явуулсан шүү дээ. Яг энэ ингээ хөдөлгөөн болчих байгаа юм шиг байна. Тэнгүүд тухайн үеэр одоо яасан бэ гэсэн чинь одоо энэ бодит шин дээр манай нэг группийн нэг гишүүн эхнэрийнхээ машиныг зараад 30 эдэн сая рүү зараад алт руу орсон байгаа. Тэгээ сая нэг 3 4 хоног юм. Энэ 7 хоног өнгөрсөн 7 хоног гэсэн үг. Тэгээд юу болсон бэ гэхээр алтны одоо тухайн одоо арилжаа мэдхгүй хүмүүс маань арилжаараа одоо тий бүх цагийнхаа одоо бараг л унах гад болцсон байсан тухайн анш руу орсон байгаа байхгүй. Одоо тэр доороос нь орч чадаагүй хамгийн орой дээр нь орсон гэсэн үг. Тэгээд энийг үлгөгдөх гэж ярьдаг заримдаа тий. Тэнгүүдээ орой дээр нь ороод үлгүүлчихэж байгаа гэсэн үг. Тэгээ яг ороод манай хүн 30 эдэн сая төгрөгөөр за нэг 11 орчим мянган доллараар орсон гэж байгаа. Тэгээд арилжаанд оролцоод орохдоо дотроо юу гэж бодсон бэ гэхээр буцаагаад ихнийхээ машиныг аавна. Үргэлжлүүлээд бас нэг хэдэн төгрөг хийчихье гэдэг тийм сэтгүүр хандсан. Яг тэгэхээр бүх хүмүүс арилжааны одоо энэ жижиг сажиг явж байгаа группүүд болгон алтан дээр л одоо бай орж ивэл алж ийн гэдэг мэдээллүүдийг тухайд өгөөдсөн байгаа. Тэгээд тэр хүн яарад унахаас нь бишээ дахиад өсгөөс өмнө орчихъя гэдэг сэтгүүр орсон. Эцэс нь юу болсон бэ гэхээр арилжаанд орсных нь хойш нэг өдрийн дараа алт маань рейнжилж эхэлсэн буюу одоо нэг дистрибьюшн буюу түгэлтийн үе шат гэж ярьдаг нэг одоо мэдээлэлтэй хөрөнгө оруулагч нар зарж гардаг үе шат байхгүй. Тэгээд одоо яг тухайн үе шат болоод зах зээл дээр уналт бий болсон сая 2 хоногт те. Тэгээ энэ уналтын үеэр бол тухайн хүн маань бол бүх мөнгө алдсан. Тэгээд надтай холбогдсон ийм асуудал гарсан одоо яах вэ гэдэг байдлаар. Тэгээ би бол тухайн үнд юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь бол анханасаа те ингэж явах буруу байсан те. Ингэдээ бол зах зээлийн энэ их өсрэлтийн үеэр хамгийн орой дээрээс нь тэг ялангуяа бүр зээл аваад ингэж арилжаанд оролцсон гэдэг бол байж боломгүй. Тэгээ одоо хүмүүстэй захижилэхэд одоо энэ Goldman шилбэл дахиад доошогоо унах боломж байгаа. За яг техник үзүүлэлтээр харах юм бол дахиад доошоо нэг 4600 орчим руу ч юм уу те орж ирэх боломж бол байгаа. Тэглээгээд тренд эргэж байгаа гэсэн үг бол биш. Бас энэчээс шууд өснө гэсэн үг бол биш. Тодорхой хэмжээнд зарлалтууд ч юм өслүүд явагдсан бол range буюу sideway буюу нэг юм хөдөлгөөн үүсдэг захиалгуудыг цуглуулах үе гэж байдаг. За тухайн үе явагдаад өсөлт эхлэж байгаа үеийг нь бид нар яаж мэдэх вэ гэхээр техник шинжилгээгээр мэдэх боломжтой. Тэгээ техник шинжилгээний мэдлэггүй байгаа бол шууд одоо форматч алт руу бас шууд битгий дахиж ороорой. Ерөнхийдөө эх 7 хоног бол тэрний дараагийн 7 хоногоос жигдэртэл те. Тийм ер нь бол савлгаа алга болтол. Байцсан л мөнгөтэй болно гэсэн үг. Ерөөсөө бас биш. Тийм биш. Зах зээл дээр байнгын өсдөг зүйл гэж бас байхгүй. Одоо жишээлбэл Nasdaq болон энэ Америкийн том хувьцаанууд ч гэсэн ерөнхийдөө би баг зэргийн уналтын хөдөлгөөн бол орж ирэх боломжтой гэж үзээд байгаа. Яг тэр угаасаа сая бол асар амар том фомонд зарж эхэллээ. За тэгээд бас нэг сонирхолтой гэж боддог. Баримт нь болохоор сая 2-3 хоногийн өмнө Трамп мэдээлэл хийлээ. Тэгээ юу ярьсан бэ гэхээр одоо нэг Федийн холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Жером Паулыг албан тушаалаас нь одоо албан тушаалаа өгөх хугацаа нь бол төгсөж байгаа. Тэгээд оронд нь хэн тавих вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээд Wash гэдэг нөхөр одоо оронд нь сонгогдох боломжтой болж ирж байгаа. Тэгээд Трамп бол санал болгосон хүн бол тухайн Wash гэдэг залуу байсан. Тэгээд маш удаан хугацааны холбоотой байсан таньдаг ийм хүн. Хэрвээ William Wash хэрвээ холбооны нөөцийн сангаар дараагаар нь томилогдчих юм бол эх 5 дугаар сараас ахуулаад бүх зүйл бас шал өөр болж магадгүй. Бүр амар савлчих магадгүй. Яг тэгэхээр Федийн одоо жишээлбэл Америкийн засгийн газар чинь нөгөө нэг хоёр тустай ажилдсан шүү дээ. Холбооны нөөцийн сан болон засгийн газар, сенатын чинь тустай ажилдаг. Тэгэнгүүт тухайн холбооны нөөцийн сан бол яг нөгөө төв банкны бодлогыг хэдэн хувьд барих энтер гэдэг асуудлыг шийддэг байгууллага байхгүй юу? Холбооны нөөцийн сан гэхээр. Тэгэнгүүт тухайн холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгчөөр хэн томилогдож байгаа тухайн хүнээс шалтгаалаад ямар одоо арга сэргийлж дээ тий одоо инфляцаа сэргийлэхийн тулд бодлогыг өсгөж гинүү бууруулж гинүү гэдэг арга барил нь өөрөө бас өөр байгаа шүү дээ. Тэнгүүд одоо Жером Паулын хувьд бол маш хашир бүр амар хашир нөхөр байсан. Тэнгүүд одоо дараагийн томилогдож байгаа хүний хувьд бас тийм агрессив буюу тийм түрэмгий арга барилууд сэргийлэх арга барилууд ашиглаад энэ зах зээл маань бас хэр савлгаатай болчихгийг бас бид нар мэдэхгүй байхгүй. Тэгэхээр мэдээллүүдээ бас цаг тухай бүрд нь авч байгаарай. Тэгээд гэж хэлье. Тэгээ хоёул өнөөдрийнхөө дугаараар нэгдээ бас хүмүүст сүүлийн үед болсон сонирхолтой баримтуудын талаар бас хангалттай ярьсан баха гэж найдаж байна. Тэгээд хоёулаа дараагийн дугаарт бас хүмүүсээс санал авал яа. Тэг ер нь яг юуны талаар илүү тэг ямар асуултууд асуумаар байна. Гэтэ яг одоо нэвтрүүлгийн нэг юм бэлдсэн одоо нэг юм топ сэдвүүд байгаа шүү дээ. Тэрнээс эх дугаараас бол бит хоёр бол юу ярих вэ гэхээр бас яг educational талаас нь тий боловсруулах талаас нь зүйлүүд яриад явна. Өнөөдөр ихний дугаар дээр бол сүүлийн үед болоод байгаа юм халуун сэдвийн талаар зүйлээ ярьлаа. Тэгээ эдийн засгийн хямрал ер нь
яаж явагддаг, алт яагаад өсөд байгаа, унаад байгаа гэдэг шалтгаануудын талаар л ярьлаа. Тийм. Тэгээ дараагийн дугаард бас нэлээд өөр байдлаар бас сэдвүүдийг тогтоогоод тэг хүмүүсээс бас санал авъя. Тэг манайхан комент хэсэгт бас их дугааруудад эдийн засгийн ямар ойлголтуудыг амаар байгаа, юу мэдхийг хүсэж байгаа гэдэг талаараа бас комент хэсгээр бичиж үлдээх юм бол дараагийн сэдвүүдийг бас түүнээс сонгож хэрэгжүүлэх боломжтой байгаа шүү. За тийм. За тэгээд ирэх 2 дугаар дугаараас дахин уулзцгаая. 7 хоногт нэг дугаар ороод явна гэдэг байдлаар тооцоолж байгаа тий. 7 хоногт нэг дугаар. За тэгээд ирэх дугаараар уулзцгаая залуусаа. Бай. За шинэ арилжаач нартай дуулахад за хэрхэн яаж арилжааны данс нээх болон ямар брокер сонгох дээр эргэлзэж байгаа бол ABC Financial Group-ыг сонгоорой гэж зөвлөе. За ABC Financial Group-ийн хувьд олон улсын FC Барселона олон улсын хөл бөмбөгийн банктай албан ёсоор хамтарч ажилладаг. За мөн дээрээс нь Монголд бол сүүлийн 1 жилийн хугацаанд албан ёсоор офсо нээгээд ажиллаж байгаа юм давуу талтай. За та ямар нэгэн зөвлөгөө болон хэрэгтэй зүйлсийн талаар мэдээлэл авах гэж байгаа бол манай офс дээр ирээд бас мэдээллийг өөрийн биеэрээ авах боломжтой. За мөн дээрээс нь баг дүнтэй арилжаач нарын хувьд нэг ярьсан unlimited хүртэлх леверижийг бол санал болгодог. За тэгээд хэрхэн яаж дансаа нээж баталгаажуулах вэ гэхээр та доор description хэсгээр байрлах линкээр ороод дансаа нээж баталгаажуулахад хангалттай байна шүү. Тэгээд ямар нэгэн эрэгтэй мэдээлэл байгаа бол abc.com-гоо ороод support хэсэг рүү та өөрийн асууж байгаа зүйлсийг бичээд мэдээлэл аваарай.